Хүүхдийг хөхөнд хэрхэн зөв наах вэ? Зөв барих нь хөхний 2 см-ийн зах зээлийн хэсэг юм. Хүүхэд 2 см-ийг барих ёстой. Уруул нь энд байх ёстой. Тэгвэл хөх нь хилний үндсэн хэсэг рүү шилжиж хүүхэд үүнийг барихгүй. Тиймээс хавтгай жижиг татагдсан хөхнүүдээр хооллох боломжтой. Хүүхдийг ямар ч байрлалд хөхний түвшинд наах ёстой. Яагаад гэвэл тиймээс толгойг бага зэрэг хойш нь хаяж ам нь автоматик нээгдэнэ. Хэрэв энэ тусалдаггүй бол бид дээд уруулын дагуу оруулна. Ам автоматик нээгдэж бид хүүхдийг наалдуулна. Хөх би хүүхдийг ийм байдлаар барьж байгааг анхаарна уу? Хүүхэд удаан хөхдөг завсарлага авдаг. Энэ нь норм. Хэрэв хөхөх үед гинэт өвдөлт мэдрэгдвэл хөхийг гаргаж ингэж татахгүй. Та аккуратн хуруугаа оруулж эрүүгэн задлах хэрэгтэй вакуумыг арилгана. Дараа нь хүүхдийг дахин наах хэрэгтэй. Хүүхдийг зөв хөхөхөд зөвхөн нэг арга бий. Түүнд зөв хөхөхийг зөвшөөрөх хэрэгтэй. Хэрэв та зөв буруу хөхүүлбэл хүүхэд хялбар аргыг сонгоно.